Өглөөний минь манайд одоо өглөөний 5 цаг 20 минут болж байна. Би ажил руугаа 6 гээд очсон байх хэвээр. Тийм болохоор одоо хурдан явах хэрэгтэй нэ. Одоо би яг вагоны бодол руу явж байна. За, миний аргата метрогийн хамгийн алдартай вагоны бүрэн Flinders Street Station гэдэг. Hours later. Hi. Яа, дөнгөс ажил тарлаа. Бүр амар завгүй байла бурхан минь гэж. Амар завгүй би бүр одоо айгүй амар хөлөрцөн байна уу? Хүмүүс яасан заван болцсон. Одоо бид нар хуралтай тэгээд дараа нь кофе хийж сурна. Бүгдээрээ баристагийн трейнингтэй тэгээд гэртээ харина. За түр баяртай. Хурал руу явж байна. За дараа үрзээ. So I'm super excited because just like I've never had one-on-one or like in a group like this. You're going to have to change that. I'm still not used to using the standard. Yeah. It's so awkward. Unfortunately, that's She loves you. All good. Because it's like this cute little robot with like little hands and a giant logo. all that and more. За ямар ч гэсэн ажиллаад дуусгалаа. Айгүй урт өдөр байлаа. Хуралдаа суусан. Хурал маань 1 цаг үргэлжилсэн байх. Тэгээд кофений сургалтаас хийсэн. Тэгээд айгүй кофений албатай болж явлаа. За одоо гэртээ ирээ. Ажил дээр кофений сургалт гэдэг. Хэдэн чай кофе уучих бүр зүрх салганаад байна. Зяг. За би энэ ажлаа тараад гэртээ очиод цай хамраад хоол цайгаа эзжээ. Тэгээд одоо номын санд энэ бичлэгээ влогоо дуусгах гэдэг ороод ирсэн байна. Тэгээ номын санаа болохоор чимээгүй ярих хэрэгтэй. Одоо энэ Австрал одоо зуны оюутнуудын амралт болсон байгаа. Би зуны амралтаараа жоохон мөнгө цуглуулъя гэдэг төрөний харуулсан одоо хотелийн рестораны өглөөний цайныхан зөвөгчийг хийж байгаа. Тийм болохоор би өглөө 6 цагаас ажиллаа эхэлдэг гэсэн. За би энэ камерыг одоо энэ ашиглаж байгаа камерыг саяхан авсан. Тийм болохоор энийг ашиглахгүй бол хайр юм шиг санагдаад одооноос эхлээд тууштай би влого хийгээж бодож байгаа. Ерөнхийдөө бол ашиглана хийний. За тэгээд
За ерхэд бол би энэ влогоор та нарт юу хүргэхийг хичээх вэ гэхлээр Мельбурн хотыг жоохон харуулахыг хичээн. Одоо гой газар руу яваад тэр нь тийм байд, ийм байд ингээд ерхэд бол харуулахаар би дээрээс нь сүлгчээр сурдаг. За тийм болохоор би та нарт оюутнуудын амьдрал ямар байдгийг те оюутнуудын амьдрал ямар байдгийг, кампус нь ямар байдгийг, их сургууль нь дотор нь ямар байдгийг гэдэг талаар бас та нарт харуулахыг хичээн. Манай хичээл одоо 3 сар ихээр орно. Тийм болохоор ерөөхдөө бол 3 сараас хойш тийм хөвшлүүд хийх бодолтой байгаа. Дээрээс нь би өөрөө эрүүл амьдрах дуртай. Эрүүл хоолт, ялангуяа эрүүл хоолнд би амар дуртай. Тийм болохоор би влогоор та нарт маш олон төрлийн хоол нь ч ерөөхдөө бол би өглөөний цайнд амар их дуртай. Өглөөний цайны янз бүрийн рецептүүд, янз бүрийн эрүүл хоолтын талаар мэдээллүүд та нарт хүргэхийг хичээн. Тэгээ дээрээс нь би бас жимд явж байгаа, жимд ямар дасгалууд хийдэг талаар ч гэсэн харуулъя. Би одоо эрүүл юмнууд яриалахаа яг би Австралид ирээд жилийн дотор 10 жил нэмсэн. Яг бол энэ тхийн хоол нь бүр үнэхээр тасархай аюу гой хоолтой. Тэгээ дээрээс нь аюу том порцтой. Тэгээд тэр хоолнд нь басцсан. Тийм болохоор би аюу урт хэмжээний нэмсэн. Гэхдээ одоо эргээд хэвийн хэм маягтай орох гэж чиж байгаа. Тэр бүгдийг мань та нар ч гэсэн дагаад явбал бас гоё болов уу гэж найдаж байна. Тэгээ дээрээс нь та нар юу харахыг хүсэж байна, юу асуухыг хүсэж байна тийм. Тэр бүгдээ comment section дээр бичих юм бол би илүү гоё та нарын хүсэж байгаа тэр бичлэгүүдийг бас хийх боломжтой. Цаашдаа би энэ бичлэгүүдээ үргэлжлүүлэхийн тулд та нарын маань туслалцаа, дэмжлэг маш их хэрэгтэй болохоор намайгаа дэмжээрэй. Би ч гэсэн гоё бичлэгүүд та нарт гоё мэдээллүүдийг түгээхийн тулд хичээх болно. Тийм болохоор түр баяртай.